За Монгол болон Евразийн эдийн засгийн албаа түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түргээлцээрээ сойрхон баталгаа хуулийн төсөлд дэмжиж байгаа маа. Гэхдээ нэг хэд асуудал асуу энэ горил тэжээлч одоо тэгээд чөлөөт орох юм биш үү тийм ээ. Тэгэхээр ч уг нь өнөөдөр бас яригдсан байсан да. Бодомжор сайд. 90 баруун бүс гурал тэжээлээс хуучин баруун турууны гурал тэжээл аж ахуй гэдэг байсан увсад. За Баян-Өлгийн ногоо нурын тэжээл аж ахуй гэдэг байсан. Бүр малын тэжээл үйлдвэрлэж байсан. Тэгээд Эрдэнэбөрөнгөө услагаатай тариалангийн талбай эднэрийг одоо тэгээд яахан хөгжүүлэх юм уу, хөгжүүлэхгүй юм тэгээд гадаадас авчих юм уу? Байнга одоо валют гадагшаа урсах асуудал гарч байна. Хоёр дахь бол махны экспортын асуудал байж байна. Хуучин цосны гэмэд цагаан нурд малбас гэдэг байсан. Малыг чинь ядлаач чагаад амьдарч гаргадаг байсан. Тэгээд цагаан нурын 20 сарын эрүүлжүүлэх бүс гэдэг одоо байгуулах юм уу? Зураг төсвөн гарцсан байгаа. Цаашдаа шинэ дунд Азийн орнууд, Станы орнууд, Орос улбаны улсад мах хэмжээгээр авах юм байна. Квот тогтоох юм уу юм уу? За дөрөвдүгээр асуудал энэ эмийн асуудал байгаа. Хуучин цагаан нур умтар эм ордог байсан. За Орос улбаны сан Новосибирск тэгээ Станы орнуудын эм үйлдвэрүүд байгаа ойрхон. Гэтэл одоо тойроод энэ Забайкальскаар, Наушкаар орж байгаа. Үнэтэй дахиж тэгээ Баруун аймагт очоод нэлээд үнэтэй очдог. Тэгэхээр энэний асуудал яах вэ нөө? Эрүүл мэндийн хил гайдахтаа бас ярьж гин үнэтэй асуудал дээр. Өнөхөр одоо Баруун аймгийн одоо өндөрнөр авчих штеп бас үнэтэй. Энэ талаар асуудаараа тодруулъя. Улаанбуудаа манай Евразийн холбоотой харилцан буулт хийсэн бараанууд дотор хатуу уулан зөөлөн Улаанбуудаа орсон. Нийтдээ 50,000 тоног бид импортоор квотаар авна. Бусдын бол татврынхаа уламжилт одоо босгоо тавьсан. Яагаад гэвэл бид дотооддоо Атрын 4-р аяны хүрээнд Улаанбуудаагаар дотоод хэрэглээ хангахын том ажил явагдаж байгаа. Тийм болохоор импортын хамаарлаа бууруулах тэр бодлогын хүрээнд энэ бодлого цаашдаа үргэлжлэнэ. За саяны чугнараа ордог баруун бүстэй холбоотой хурлын тогтоолын төсөл бол энэ байгалийн эрсдлийг давах төр зургийн яаралтай зохицуулалтын арга хэмжээ авах эрхийг засгийн газар болгож байгаа. Тэр хүрээндээ бид барааны гурил тэжээлийн нийлүүлэлтийг харж байгаад бид нар хурдан шуурхай арга хэмжээ аваад тэнд хүндрэл үүсэхгүйгээр зохион байгуулна. Тэгэхээр урт хугацаанд бол бид энэ газар тариалангийн салбараа хамгаалсан бодлогыг цаашдаа хөдөө аж ахуйг хамгаалсан бодлогыг авч хэрэгжүүлнэ. Тэр юун дээр им мах экспортын асуудал дээр ажлын хэсгээс хариулах юм байна уу? Им дээр яа гэж байна тэр. Тэр цагаан нур чөлөөт бүсчин дээр үлээ. За хариулах хүн байхгүй юм доо. За байсан гişүн яхаа нэмж тодруулъя. Тодруулаа танд нэг өгье дөө имийн бэлтгэл нийлүүлэлт тэн талаар. За тэр Орилын асуудал дээр одоо 4 сарын 16-нд квот тогтоох яаж өгөх вэ? Оруулж ирэх тэжээл гурилын асуудал дээр нэгдүгээр, хоёрдугаар саяхан баруун турууны гурил улсын баруун турууны гурил тэжээл аж ахуйг мөн ховдын Эрдэнэбөрийн услагаатай тариалангийн талбай тэгээд ногоо нур сүм ачт нурын цавгаас төшөөлсөн ногоо нурын тэжээл аж ахуйд байсан. Энийг сэргийх ямар боломж байна одоо ер нь цаашдаа энэ хөгжүүлэхгүй болохгүй байх. За баруун бүсийн газар тариалан тэжээлийн хангамжийг сайжруулах ийм зорилго тавиад ажлын хэсэг байгуулагдаад газар дээр нь судалгаа хийгээд үнэлгээ хийгдээд ер нь хичнээн мянган га талбайг эргэлтэнд оруулах ямар тоног төхөөрөм шаардлагатай ямар боловсон хүчнийг бэлтгэхүүгээд бид тооцоо судалгааг бэлэн болгосон. За харамсалтай нь 26 онд хэрэгжүүлэх төсөл тусгаад өгсөн хөрөнгө оруулалтын зардлууд үндсэндээ их хурл дээр хасагдсан. Ер нь цаашдаа бид нар баруун бүс нутгийн тэжээлийн чадварыг хангалтын чадварыг нэмэхгүйгээр энэ өвлжилт
энэ байгаль цагуурын эрсдлийг даван туулахад нэлээд хүндрэл учрна. Буюу зардал их гарна. Тэгэхээр энэ Атрийн 4-р аяны хүрээнд олгогдсон тэр 200 мянга талбайгаас манай баруун 5 аймаг удирдлага сонсож байгаа бол онцгой анхаарч тэр тэжээлийн тарих талбайгаа засгийн газрын хурдан оруулж ирж аваач ээ. Энэ дээрээ дэмжсэн орон нутгийн бодлогыг давхар явуулаач ээ л гэж одоо хэлхийг хүсэж байна.